дугаар сүгийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо Улаанбаатар хотод 21 цаг болж байна. Үзэгч та бүхний энэ оройны төмөн амгалан айлтгая. Энэ бол 2 дугаар сууг танд студиэс яг одоо баримт тайлбар нэвтрүүлэг энэ цагт шууд хүрч байна. Би Дөлгөөн надад баримтанд баримтыг тайлбарлая. Америк нэгдсэн улсын шахалтаар Европын холбоо Оросын албаны улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа. Энэ хооронд Путин чалаагүй Америк нэгдсэн улсын тэргүүтээ Европын зарим орны бүтээгдэхүүнд хориг тавих шийдвэрийг гаргаад байна. Үүний зэрэгцээ Америкийн үндэсний аюулгүй байдлын албаны экс ажилтан Эдвард Сноуден Орос оронд төр оршин суух зөвшөөрлийг 3 жилээр сунгацглаа. Харилцан хориг тавилцаар байгаа их гүрнүүдийн тэмцэлд Путиний засаглал нурах уу? Энэ талаар тайлбарлая. Сонгож байгаа та бүхэндээ дахин талархлаа илэрхийлээд өнөөдөр ярих сэдв рүүгээ оръё. За дотоодод улс төрийн нөхцөл байдал буцлагтай зэрэгцээд бид манайхтай дипломат харилцаатай их гүрнүүдийн тоогоор үчгсэн өндийг шаардлагатай болж байна. За ялангуяа эдгээр өдрүүдэд том гүрнүүдийн хооронд үүсэж байгаа харилцааны тухай зөрчлийн талаар энд яригдах болно. Тэр дундаа Америк нэгдсэн улсыгээд Оросын албаны улсын хоорондын хориг арга хэмжээнүүд юуг илэрхийлж дэлхийн засаглалын хэлбэр цаашдаа яаж эргэх вэ гэдэгт эргцүүлэл хийж байж дотоод дахь нөхцөл байдалтай хэрхэн тусгаж ажиллах вэ гэдгийг дарганаар бодолцох ёстой болов. Ганцхан Украин, Америк болон Орос хоорондын зөрчлийн илэрхийлэл биш. Ленин Сталинаас ахуулаад Орос орны зөвлөлт засаглалын эсрэг бодлого барьж ирсэн Америк нэгдсэн улс өдий 70-80 жилийн туршид ч гэсэн улсынхаа бодлогыг хадгалсан хэвээр байна. За эндээс альва улс орны стратеги төлөвлөлт богино хугацаанд хэрэгждэггүй гэдгийг бацтгаж болохоор байгаа юм. Дэлхийд дахны улс гүрнүүдийн эдийн засгийн өсөлтөөс харахад сүүлийн 10 жилийн дотор шахагдаад байсан Оросын эдийн засаг өөрөө өөрийгөө амьдруулах чадвартай болоод тогтохгүй. Европ, Азийн өсөлт өндөртэй орнуудтай энэ зэрэгцгээд ойрхон ирлээ гэж зарим олон улсын шинжээчид үзэж байна. За хавчигдсан зөвлөлт социалист бодлогын эсрэг барьсаар ирсэн Америкийн бодлогын эсрэг Орос орн өөрийн гих үндэсний аюулгүй байдлыг хамгаалсан дархлааг эдгээр жилүүдэд бий болгоход анхаарч ирсний илрэл юм а. За Украин бол Оросын засгийн газрын байгалийн бүтээгдэхүүнийг Европын зах зээл рүү гаргагч гол урсгал нь. Энэ урсгалыг хаах сонирхол Америк нэгдсэн улсад байгаа учраас өнөөдөр Украины асуудлаар Обама Оросын эсрэг байр суурийг илэрхийлсээр байна. Эдийн засгийн сонирхолгүй дайн гэж байгаагүй цаашдаач бараг байхгүй болов. Тэр дундаа ногоон доллараар дамжуулж дэлхийн эдийн засгийг барьж байгаа гэгдэх Америк ойрын 1 жилийн хугацаанд ч гэсэн эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлэгч байр сууриа хадгалах магадлал байгааг зарим судалгааны байгууллагуудын дүн харуулж байгаа. Тэр дундаа банк санхүүгийн байгууллагуудын судалгаа. Тиймээс Америкчууд өөрсдийн энэ байр суурийг алдах сонирхол байхгүй. Тэр дотор нь гол хоёр өрсөлдөгч нь манай урд хойд хоёр хуршууд болж байна. За аль аль нь Америкт засаглалын хэлбэрээр өрсөлдөж байгаа учраас Америкийн бүгдийг захирах хүслийн эсрэг ажиллах нь мэдээж хэрэг юм. Яг ингэж Оросын албаны улсын геополитикийн бодлого чиглэгдэж ирсэн байх юм. За үүнийгээ сүүлийн саруудад Путин улам бүр баттгасаар байна. Тэр өөрийнх нь эсрэг хориг арга хэмжээ авч эдийн засгийн орлогоор нь дамжуулж Оросыг хүчгүйдүүлэх Обамагийн тактикийн эсрэг арга хэмжээг авч эхэллээ. За яагаад чухамдаа Америк орн Оросын эсрэг ингэтлээ улаарч байгаагийн шалтгааныг харах гэж хичээгээд үзье. Дэлгэцэнд өгт мэдээлэлд хамтдаа анхаарлаа хандуулцгаая. За 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүгд найрамдтад ард улс хийгээд Оросын албаны улс хооронд нэгэн чухал гэрээ үзэглэгдсэн байдаг. За тэр дундаа CNPC, Газпром хооронд 10 жил хилэлцсэн гэрээг талууд эцлэн баталсан. За Оросын албаны улс бүгд найрамдтад ард улс руу 400 тэрбум ам.долларын өртөг бүхий байгалийн хийг нийлүүлэх гэрээний хүчинтэй хугацаа нь 30 жилийг хамарч байгаа юм а. За энэ гэрээний талаарх яриа хэлцээр сүүлийн 10 жилийн туршид үргэлжилсэн гэх мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлсэн юм. Энэ бол Америкийн засаглалын эсрэг хоёр гүрний томоохон нэгдлийн хэлбэр. Гэхдээ тэр чигтээ харах нэгжих нэгдэл биш. За Хятад Орос хоёрыг засаглалын хэлбэрийн хувьд нэгтгэж байгаа нэг зүйл бий. Энэ нь улс төрийн засаглалын төрлөөрөө социалист замналаар замнаж байсан. За өнөөхөр нь нэгдсэн нэг диктатурт байгаа явдал. Арчлал эрх чөлөөг шавар ногоон баримлаараа тунхаглах гэж оролддог Америк нэгдсэн улсын сонгож авсан хөгжлийн зам нь явж биш.
Тэд дэлхийг засаглахын тулд тодорхой гол хэсгүүдэд нэгдсэн нэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай болно. За тэгж байж нэг бүтцээр нэг улсын эсвэл хэн нэгэн эрх мэдлэнүүдийн тогтоосон ноёрхлын дор засаглалын хэлбэр үйлчилж таарах юм. Ийм зорилго тээж өөрийгөө шаарддаг түүхий дээр хангаж болох бүхий л нөөц болцоог хүч төрөн эзлэх гэхэд нь хажуугаас нь Орос, Хятад хоёр гүрний бодлого эсрэг тушаа болцоход байгаа нь урт удаан хугацааны төлөвлөгөөнд нь хориг болчихож байна. Тиймээс Америк яалтчгүй Оросын эсрэг арга хэмжээ авч эхлэх нь зүүн хэрэг юм. За ядаж байхад өөрсдийнх нь сул талыг Путин атгачихсан суугаа. За яг ямар сул тал вэ гэдгийг сүүлийн 1 жилийн баримтаар та бүхэнд бацдах боломжтой. За 2013 оны 6 дугаар сард болсон нэгэн үйл явдлыг та бүхэнд дэлгэцэн танилцуулж байна. Америк нэгдсэн улсын аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Америк нэгдсэн улсын аюулгүй байдалтай холбоотой нууцыг дэлхийн нийтэд задлсан. За Путин Эдвард Сноуденд 2013 онд улс төрийн төр орогнол үзүүлэх тухай шийдвэрийг гаргасан байдаг юм а. Эдвард Сноуден Америкийн засаг захиргааг ард иргэдийнхээ бүхэл нууцыг тагнаж чагнадаг төдийгүй бусад улс орнуудын удирдлагуудтай холбоотой мэдээллийг ч гэсэн тагнадаг тухай дэлхийн нийтэд зарлчихсан. За сүүлд Германы канцлер Ангела Меркелийн улсыг чагнадаг тухай нь олон улсын хэв мэдээллийн байгууллагууд ч гэсэн ярьсан. За гих зэргээс нь харах юм бол Америк өөрөө ямар бодлого баримталж байгаа нь түүнтэй энэ зэрэгцэн эдийн засгаараа өрсөлдөж байгаа орнуудын хараанд ил болсон нь хэдтэй дэлхийг тэр чигтэн биш юмаа гэхэд хувь илүүгэн засаглах зорилготой Америкийн бодлогын эсрэг чиглэсэн үйлдэлээс юм. За гэтэл нууцыг задруулагч Ман Эдвард Сноуден бусдаас хамгаалалт хүсэхдээ Оросын хамгаалтыг илүүд үзсний учир юунд байгаа вэ гэдгийг энэ завсарт холбогдуулаад бодхоос өөр аргагүй байдаг юм а. Яагад гэвэл Америкийн бодлогын эсрэг тууштай улс орноо удирдах байгаа Путин л түүний энэ завшааныг ашиглаж за өөрт ашигтайгаар Америкийн эсрэг Сноуденд байгаа мэдээллээр бамбаа хийнэ гэдгийг тэр урьдчилан тооцсон. За өргөд тавьж үзэхдээ тэр Обамагийн эсрэг Путин юу гэж дуурах нөхцөл байдлыг мэдэхгүй биш мэдэж гадарлаж байсан нь Оросын ерөнхийлөгч түүнийг тэнхүү эх орондоо Америкийн улс төрийн эсрэг тэрслүү нөхрийг орогнуулах хүртэл шийдвэр гаргахад хүрсэн байх магадлал өндөр байдаг юм. Сноудны өмгөөлөгчийн мэдээснээр тэрээр өнөөдрийн байдлаар Оросын албаны улсад мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа юм байна. За энэ нь дээр хэлснээр Путин түүнийг өөрийн ил бамбаа болгон ашиглаж байгаагийн нэг хэлбэр ялангуяа өрсөлдөгчийнхөө эсрэг. Тэрээр мөн Сноудны гих хэргийн тухай ном бичих бодолтой байгаа юм байна. За Сноуднаас болоод Америкийн нэгдсэн улс Оросын албаны улстай харьцах харилцаанд завсарлага авах хэрэгтэй болсон талаар ч гэсэн Барак Обама үг хэлэхдээ унгаж байсан. Тэрээр Путинийг урагшаа биш арагшаа ухарсан гэж тоцтоход Оросын эсрэг хэрэгжүүлэх дараагийн төлөвлөгөөгөө шуурхаа авч эхлэх дохиогоо Европын албанд тунхагчилсан байдаг юм а. За энэ үгээ тэрээр 2013 онд Эдвард Сноуден Америк нэгдсэн улсын аюулгүй байдалтай холбогдох нууцыг дэлгэсний дараахан хэлсэн байдаг юм. Эдвард Сноуден хэсэгтээ Америкийн сул тал болж оршлоо. За одоо ч гэсэн нэг хэсэг эмзэг цэгэнд байсан хിവэр байгаа. Энэ бүхнийг Америк нуухыг хичээж байгаа нь Оросын хүч нөлөөг бууруулах гэж хичээх шатараас нь шийдрүүдээс нь харагдаж байна. За чухам ямар шатараас нь шийдвэр вэ гэдгийг та бүхэн дэлгэцэн дүүхт мэдээлэлээр илүү дэлгэрэнгүй байдлаар танилцуулж байна. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Европын холбоо Оросын албаны улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухайга мэдэгдсэн. За мөн тухайн саруудад Америк нэгдсэн улс Оросын албаны улсын банкуудын эсрэг хориг арга хэмжээ авсан тухайга Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама зарласан байна. Тэр дундаа Газпром банк, Новотек компани, Роснефть зэрэг компаниудад эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон талаараа Барак Обама олон нийтэд дэлхийд дахин зарлан тунхагсан юм. Ингэж хориг арга хэмжээ авахсан тухайга Америкийн зүгээс тайлбарлахдаа зүүн Украины байдлыг боснуулахаар Оросын өргөжлүүлж байгаа оролдлогын хариу гэж мэдэгдсэн нь хачирхалтай санагддаг. За өөрийн эзэмшил бус нутаг орны төлөө ийхүү сэтгэл хэлэх үзэгдэл нь Америк нэгдсэн улсын үндсэн өөрийгөө хаацалах арга техник болсон гэхэд худлаа биш. Украин дахь нөхцөл байдлыг хурцдагсан хэлбэр нэг бол Европын холбоог сонгож эсвэл Оростой холбогдох урт хугацааны гэрээг байгуулах шантааж байсан. За гэхдээ Европын холбоонд Украиныг элсүүлэх шахаа Америкийн талаас эхлэлтэй гэж зарим олон улсын шинжээчид үздэг. За Европын холбооны үндсэн үүрэг Америкийн Европ дахь бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага гэж ойлгоход түүхтэй нэг их зөрчилдөхөөргүй байгаа юм. Бенилюксийн орнууд гэж байсан байна. За түүнд баруун Европын орнууд болох баруун Герман, Голланд, Бельги зэрэг улс орнууд багтаж, за дараа нь бараа тавар худалдааны эргэлтээ сайжруулахын тулд Европын холбоо болгон хүрээгээ өргөжөнд хэлсэн гэгддэг. Гэхдээ өөрийн гих бие даасан засгийн газар
газартай, парламенттай, парламентод бие даасан сонгуулийг хүртэл зохион байгуулдаг тус холбоо өнөөдөр Америкийн бодлогыг тээгч болтлоо үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байх юм. Засаглал, эрх мэдэл, хүч нөлөөгөө баталгаажуулахын тулд Европын холбоог түшиглэж өөрсдийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Америкийн засгийн газрын зорилго болчих. За тэрнээс Европын холбоонд багтах 20 гаруй улс оронтой эрх мэдлээ хуваалцах сонирхол лавтай биш юм. Тиймээс тэд эхлээд Европын холбоогоор Оросын эсрэг хориг тавиулж араас нь өөрсдөө хөдөлж эхэлж байгаа юм байна. Ер нь бол Европын холбоонд гишүүнээр эсээд эдийн засгийн хараат байдалд шилжсэн улс орон олон болохоос биш эдийн засаг нь улам хүчирхэгжид бие даасан бодлого боловсруулж байгаа улс гэж бараг байхгүй. За учир нь худалдааны гол төлбөр нэгж нь евро учраас ханшиг тогтоох эрх мэдэл гишүүн дагалдагч хөгжиж байгаа буурай орнуудад байдаггүй юм а. Улмаар хөлдөн чирэгдэж аж үйлдвэрийн салбараа хүртэл уналтанд оруулж байсан түүхтэй гашуун сургамжтай улс орнууд нэлээдгүй байдгийг. Нэгүгээр хэлэх юм бол евро болон долларын эсрэг дуурах чадalгүй нэгнийг холбоондоо гишүүнээр байлгаж гэмээн Америк энэ холбоонд элсэн бусад орнуудад хүч нөлөөгөө тогтоох боломжтой гэж харж болохоор байгаа юм. За үүний эсрэг Путин зүгээр суух нэгэн биш гэдгийг харуулж Америкийн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг импортод хориг тавиа зогсохгүй. За Европын холбооны зарим орнуудаас оруулж ирж байгаа хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нэр төрлийн бүтээгдэхүүнд импортод ч гэсэн хориг тавих шийдвэрийг ерөнхий сайд Дмитрий Медведевийн гарын үсгээр баталгаажуулж гаргасан байх юм. За харилцан хүчээ мэдрүүлэх энэ шийдвэрүүд нь зөрчилдөөний дуншилт байж мэдэх юм. Ил хэлбэрийн геополитикийн тоглолт за хэн хүчтэйгээ харуулах цаг хараахан болоогүй байгаа ч энэхүү ил хэлбэрийн сануулгаас аль альнийхаа нөхцөл бололцоог тандах гэж хичээж байгаа ах. Путиний зүгээс гэх юм бол ингэж магадлах шалтгаан байдгийн. За тэр Оросын улс төрийн удирдлагад орж ирэхдээ үүнийгээ тодорхой хэлсэн байдаг. За тэрээр Оросын удирдлагад орж ирэхдээ тэр дундаа засаглалын эрхэнд орж ирэхдээ ямар байр суурийг илэрхийлж байсан тухай нэгэн үгийг та бүхэнд дэлгэцэнд харуулъя. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Оросын улс төр засаглалын удирдлагад орж ирсэн даруйда Орос орн дэлхийн хөгжингүй иргэшлийн хэсэг ямагт байх болно гэж аль бие ёсоор мэдэгдэж байсан удаатай юм а. Энэ нь хөгжингүй иргэншлээс салгах гэсэн хэний ч эсрэг ажиллахаа тунхагласан Путиний анхааруулга байсан гэдэг нь Америк нэгдсэн улс, Оросын албаны улс хоорондын эдгээр өдрүүдийн зөрчилдөөнөөр нотлогдож байж болох талтай. За Европын холбоо уг нь эрчим хүчнийхээ салбарт тэр дундаа төлс шатхууны ханган нийлүүлэлтээр Оросын албаны улсаас шууд хамааралтай байдаг. Тийм байтал Оросын эсрэг дуурах нь Европын холбоонд ашиггүй тусаад байгаа юм. За ашиггүй байх шийдлийг бусдын хатгаасаар Европын холбоо сонгочихлоо. Учир нь Орос хийгээд өөрийн золиос болгож ашиглаж байгаа Европын холбооны аль аль хүчийг сулруулах зорилго Америк нэгдсэн улсад байж мэдгийг үгүйсэх аргагүй юм. За хоорондоо дайтагсдад өөрсдийнхөө хүчийг л алдах болохоос тэр дунд Америкийн хүч суларна гэдэг нь үгүй. За хоёр талын том зах зээлийг сулруулж чадсныхаа хойжилд Америкт тусах нь илүү ойлгомжтой байгаа юм а. Америк нэгдсэн улс Оросын албаны улсын хоорондын зөрчил хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь дэлхийн дахны анхаарлын төвд байсан хэвээр байна. Зөрчлийн цаад хязгаараас шалтгаалж чухам ганцхан манай улсч биш. Дэлхийн нийтийн чиг хандлага тодорхойлогдож байж болох уу? Энэ талаар нэвтрүүлгийн дараагийн хэсэгтээ тайлбарлая ярья. Ухаатлээ. Би чамраа догсон босоо. Авдаг нь яаж байгаа юм? Ухаагийн салжи. Бид нар чамааг нэгжгүй гэж яахан мэдэх вүлээ? Чи ер нь ангийн арьс үсээр дараа төлбөрийг хийж болдог. Дараа төлбөрт аваад яасан? Наад чи барахгүй. Батанчир. Надаас авсан нэгж өг. Чи энэ үхлээ юу? Үхлээ. Та таван хүн нэгэн хилийгээс төрсөн босоо. Та нар энэ бацалсан мөс мэт нэгэн сүлжээнд орно хэлвээс урдчилсан дараа төлбөрт нэгчтэй нэгжгийг үл хамааран хоорондоо үнгүй ярих боломжтой болох бүлгөө.
Unitel-ийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид дотны 3-5 хүнтэйгээ хоорондоо групп үүсгэн 2014 оныг дуустал үнэгүй ярих боломжтой боллоо. Мөн группийн гишүүн бүр Samsung Trend ухаалаг гар утсыг 40% хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Тавуудаа нэгдвэл хэн нэгтэй? Unitel Group. Ухаатгүй. Би чамраа тогсон босоо. Арддаг нь яаж байгаа юм? Ухаагийн салжи. Бид нар чамайг нэгжгүй гэж яахан мэдэх вүлээ? Чи ер нь ангийн арьс үсээр дараа төлбөрийг хийж болдог. Дараа төлбөрт аваад яасан? Наад чи барахгүй. Батанчир. Надаас авсан нэгж өг. Чи энэ үхлээ юу? Үхлээ. Хинаа гайхтин. Аяа. Та таван хүн нэгэн хилийгээс төрсөн босоо. Та нар энэ бацалсан мөс мэт нэгэн сүлжээнд орно хэлвээс урдчилсан дараа төлбөрт нэгчтэй нэгжгийг үл хамааран хоорондоо үнэгүй ярих боломжтой болох бүлгөө. Unitel-ийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид дотны 3-5 хүнтэйгээ хоорондоо групп үүсгэн 2014 оныг дуустал үнэгүй ярих боломжтой боллоо. Мөн группийн гишүүн бүр Samsung Trend ухаалаг гар утсыг 40% хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Тавуудаа нэгдвэл хэн нэгтэй? Unitel Group. Досоо хөтлөлийн студид эргээс хатнуу энэ удаад бид дотоодынхоо зөрчилдөөнд нүдээ халахавчилсан төрийн түшээдтэй анхааруулж Америк нэгдсэн улс болон Орос улбаны улсын хоорондын зөрчил маргааны талаар ярьж байгаагаа тодруулъя. За ингэж тодруулах шалтгаан бий. Учир нь хоёр талтай манай улс аль алинтай найрсаг харилцаатай. За альва нэгэн айлчлал хурал цугдааны үеэр талуудын харилцааг сэвтээх үг хэлж болзошгүй болж ирнэ. За анзаарахгүй нөхөд харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь энэ гээд бодлого тархинасаа бодлогогүй үг унгаж мэдэх туршлагыг өөрсдийнхөө туршлагаар үйлдэж бичиж үлдээсээр ирж байна. За үндсэн сэдв рүүгээ эргээд оръё. За энд нэг зүйл гайхшрал төрүүлж байгаа юм. Ер нь явж Америк бусдыг эзэн түрэмгийлэх ямар шаардлага байгаа вэ гэдэг асуултын хариулт. За хүний аан шарын шингаар төсөөлж үзвэл Америкийг бодвол бид өөрийн гэх унаж төрсэн газар шороотой Монгол гэх үндэснээс бүрдсэн. За хард очиж ажиллах нэгнээ боолын хөдөлмөр эрхэллээ гэж шүүмжилдгээс нь үзэх юм бол бидэнд боолын сэтгэхүй төлөвшөөгүй юм шиг байна. За өсөж үзээгүй ч гэсэн. Харин Америкт боолын системийн нэгэн үеийг хамарч байсан
За Америкийн орныг бий болгохын төлөө газар шороо булаалдаж явсан үндсэн гэргүү гэсэнтэй адил утга энд ойлгогдно. За уугуул Америкчууд гэхэд хүртэл маргаан үүсдэг тал бий. За оргуугаас ортоо болсон нөхөд энэ орон дээр урт удаан хугацаанд тугалахыг хичээж байгаа бах. Яг энэ туршлагаар Америк нэгдсэн улс өнөөдөр засаглалынхаа хэлбэрийг засаглалын бодлогоо хэрэгжүүлсэн хэвээр байна. Сэтгхүү талаас нь бодож үзэхээр ийм дүгнэлт бууж болох юм а. Тиймээс эрх мэдэл за ганцаараа ноёлох хүслээ тэд дарж чадахгүй. Харин ч өөрийнх нь эсрэг чангарсаар байгаа бусадтай үзэлцээр байх болно. Тэр дунд нь өмнөх хэсэгтээ хэлсэнчлэн манайхтай хиллэх хоёр хөрш орон зүй ёсоор багтаж байгаа юм. Явсаар Америк нэгдсэн улс Орос улбаны улсын маргаан зөрчилдөөнөөс гадна Хятадын Орос Америктай харилцаа хүртэл энэ зөрчилдөөнөөс салгаж ойлгож болохооргүй юм шиг ойлголт буучж байгаа юм. За Америк нэгдсэн улс Хятад Орос гэсэн үндсэн 3 улсын цаашдын харилцаанаас шалтгаалаад дэлхийн бусад улс орны чиг хандлага тодорхойлогдож мэдэх дүгнэлтийг ч гэсэн зарим олон улсын шинжээчид хийх болжээ. За тэгэхээр талуудын маргааны хүлд ганцхан манайх өртөх хэд биш. За Орос Хятад хоёр орон бол Обамад цаг ямагт засаглалынхаа хэлбэрээр ад үзэгдэж ирж байгаа. За өнөөдрийн түвшинд ч гэсэн дэлхийн сэтгхүүд тэдний улс төрийн бүтцийг үзэн ядуулах хүний эрх чөлөөг хялсан боогдуулагч гэж ойлгуулахыг барууны орнууд хичээж байна. За ил цагаан дайн үдүүлэх боломжгүй учраас Оросын халаасыг хумих орлого хийсэн нь Украины одоогийн нөхцөл байдал гэж ойлгогдож болох юм. За хэдий байгалийн Европ дахь зах зээлээ алдаж мэдэх магадлал өндөр байгаа ч гэсэн Орос Аз руу чиглэсэн нийлүүлэлтийн бодлого эрчимтэй хийж эхэллээ. За тэрэнд мөн л өмнөх хэсэгт хэлсэнчлэн Орос Хятад хоорондын байгалийн хоолойн төсөл юм. Газпром CNPC-ийн хооронд энэхүү гэрээний нөхцлөөр Орос улс 2018 оноос эхлээд урд хөршөд 30 жилийн туршид тасралтгүй байгалийн экспортлох юм. За байгалийн дорнод чиглэлээр барихаар төлөвлөж байгаа. 3200 км Сибирийн хүч гэх хоолоогоор дамжуулна гэдэг албан ёсны мэдээлэл одоогоор дуулдаж байна. За үндсэндээ Оросын зүүн хэсгээр байгалийн дамжуулах хоолой тавигдана гэсэн үг юм. Тиймээс Орос урьдчилаад халаасандаа хорлогоо тооцсон нүүдэл хийсэн нь Европын холбоо хийгээд Америк нэгдсэн улсын зүгээс тавиад байгаа эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг хотоохгүй сууж болох бас нэгэн үндслийг бий болгож байгаа юм байна. За учир нь талууд бисээсээ гартаа байгаа хүзрөө нууж тоглохыг хичээж байна. Гарт байгаа хүзрийг нь мэдчих юм бол покер тоглох шаардлагагүй болчихдог. За илуулах том хүзртэй мэт аяглах жүжиглэх нь хоёр орон хүчтэйгээ мэдрүүлэх нэг илэрхийлэл болж байна. За шинжээчдийн тайлбарлахаар Америк нэгдсэн улсад хизээч стратегийн холбоотон гэж байхгүй, цаашдаач байхгүй, харин стратегийн золиосонд гаргах улс гэж байдгаа гэх юм. За хэрвээ энэ нь батлагдсан үний юм бол золиос нь хинч байж болох нягуур бий. Тиймээс бусад орн руу шантаажлах их гүрнүүдийн хоорондын зөрчилдөөнийг ажиглах шаардлага ганцхан манад гэлэхгүй дэлхийн бусад хөгжиж яваа орнуудад ч гэсэн нэн тэргүүнд тулгарч байна. За үүнийг тунгаах чадал одоогоор манай эрх мэдэлтнүүдэд алга байх шиг байна. Тэд өвөр зуртаа эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнээ үргэлжлүүлсэн хിവэр байна. Харин удахгүй ажиллах гэж байгаа урт хөршийн зочин бүгд найрамдах ард улсын төрийн тэргүүн Си Жинпинг ажиглахын дэдээр ажиллаж ирээд эрх эрсдлийг тооцож ярих нь ойлгомжтой болж байна. За харилцаатай орнууд дэлхийг засаглах туйлын зорилгот хийж байхад бид өөрөө өөрсдийгөө удирдан чиглүүлэх, дотоодоо засан төвхнүүлэх чадамжгүй болчиход байна. Их гүрнүүдийн хоорондын зөрчилдөөнөөс манайх ч гэсэн дотооддоо нэгийг бодож тунгаах нь зүүн хэрэг гэж энэ удаад Америк нэгдсэн улс хийгээд Оросын улбаны улсуудын хоорондын тавьсан хориг арга хэмжээний хүрээнд баримт тайлбар нэвтрүүлгийг бэлтэн хүргэлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн шинэ нэвтрүүлгийг Баасан гарагийн яг энэ цагтаа хүлээн авч үзээрэй. Студид Дүлгэн ажиллалаа.